Монголчууд хар тамхи хэрэглэж хүмүүсийг алдаг байсан ассасин нартай ямар холбоотойг та мэдэх үү? Манай гаригийн хамгийн анхны зохион байгуулалттай Алан хядах бүлгэм хэмээн нэрлэдэг ассасинууд Исламд 200 гаруй жил хүчирхэг ноёрхсон юм. Английн ассасин гэдэг үг нь латинаар assassinus, арабаар хашашун гэдэг байна. Энэ нь хашиш идэгч гэж орчуулагддаг. Тэдгээр нууц байгуулгын гишүүд аллах хийхийн өмнө хашиш гих мансууруулах бодис иддэг байснаас улбалж хашиш идэгчнэр нь яванда ассасин болж зөвхөн алуурчин гэдэг утганд үлдсэн юм. Ассасинууд Ислам улсын зөвхөн язгууртнуудыг хөнөөдөг байсан бөгөөд хамгийн хүчирхэг том хаад ноёдууд нь тэднийг олон жил дарж чадахгүй айцтай амьдардаг байсан юм. Харин Монголын их хаан мөнхийн зарилгаар 1256 онд Хүлээгүү хаан Исламыг 200 гаруй жил ноёргосон уг бүлгэмийг ядах юмгүй устгасан юм. Тэднийг түүх болгон үлдээж Англи улсад ассасин гэх үгийг шинээр нэмсэн хүн бол Монгол хаан юм.